Сайн байцгаана уу? Налагчуудаа хайрдаггүй мэдшилгийн үргэлж маань үргэлжилж байна. Энэ цаг мөчид бид ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар яг одоо алтан чимэг бүсгүйг зарим хөрөлцөн ирээд байна. Ах トゥ нарын зүгээс 3 хүү дараалан төрүүлж удмынхаа заяа буйныг тэгшдэгсэн эрхэм дүүдэ дархан бэр хэмээх алдар гавьяаг нь хүндэтгэлтэйгээр өргөн барьж байгаа маш гоё торгон мөчийг хамтдаа мөнхөлцгөөё. Гэтэгдээсээ гэрэл чи чаднаа. Самано Алтан чимэг гэж хүмүүн үү? Үчимийн төргийа. Мэдшилгийн үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид үчимэндийг эрхэм үзэгчид та бүхэндээ хүргэж маш гоё үзэсгэлэн төгөлдөр бүсгүйтэй шинэхэн дугаараа эхлүүлж байна. Бидний зочноор энэ удаа алтан чимэг бүсгүй саатан мөрөлж байна. Орой минь төргий. Орой минь. Өнөөдөр бол 3 дугаар сарын 10-ны өдөр. Гэр бүлээр ая тухтай амарч байхад гинт орж ирээ жоохон сандрагчлаа. Харин юунд ордон дээр кино ирсэн гэхээр нь үзгээд ахтай явжлаа. За тэгэхээр мэдээж өнөөдрийн хувьд бол таны хувьд тэмдэглэл баяр төрсөн өдөр аль нь ч биш. Тэгэхдээ одоогоос 2 хоногийн өмнө буюу дэлхийд дахинд үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчэд баяраар тэмдэглэсэн. Тэгэхээр өнгөрсөн ч гэсэн Мартин 8-ны маш гоё мэдчилгээг танд уламжлая. Баярлалаа. Та бүхэнд бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр мэдээж энэ гоё нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм үзэгчид маань би таныг эхлээд гэр бүлээ танилцуулж эхлэсэй гэж хүсэж байна. Яг одоо бид хинийх гэдэг өргөө цаа ингэр саатан морилсан бэ. Танах хэдэн өр хүүхэдтэй гэд тавч танилцуулав. За. Манайх одоо Эрдэнэ 2 гэж айл байна. Бид 3 хүүхэдтэй. Ам бол тавуулаа ингээм амьдэрдэг. Энтэн хатар бүр жоохон сандраад байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр мэдээж бидний ирсэн нэг хэрэг явдал байгаа. Манайх ер нь налагчуудаа хайртай үе гэдэг нэг жишээлийг өргөдөг. Ер нь манайхыг үзчихсэн үү? Үзчихсэн, урднаас үйлчлүүлчихсэн. За тэгэхээр өмнө нь үйлчлэгээ авч байсан бол одоо танд гинтийн бэлэг ирсэн байна. Онцгой гоё мөчийг бид яг одоо эхлүүлж байгаа. Учир нь энэ мэдчилгээ танд эгэлжирийн биш. Эрхэм нэгэн алдар гавьяаг хүндэтгэлтэйгээр өргөн барих маш гоё торгон мөчийг бэлгэлэх гэж байна. Учир юу вэ гэвэл алтан чимэгч 3 хүү дараалан төрүүлсэн удмын заяаг тэгшдэгсэн эрхэм бүсгүйн алдар гавьяаг Монгол улсад тэр дундаа Монгол түмэн магтан хүндэтгэн дээдэлдэг учиртай. Тэгэхээр одоо дүүн танд онцгойгоо шагнал гардуулах гэж байна. Гэхдээ энэ шагнал бол аль нэг алтан гадаас хөдөлмөрийн хүндэт төрийн шагнал биш. Харин бүсгүй хүний дээдийн алдар болсон маш гоё хүндэтгэлтэй шагналыг өргөө цагаан гритэн хаймарт өнөөдөр дотны эрхэм хүмүүсийн хамтар өргөн барихаар хөрөлцөн ирсэн учиртай юм шүү ихчээ. Тэгэхээр 3 хүү дараалан төрүүлж удмынхаа заяа буйныг тэгшит гэж хүслийн гүйцэх хөвгүүдийг орчлон гүйцэх охин төрүүлсэн эрхэм бүсгүй таны яруу алдрыг хүндэтгэн дээдэлж мэхийн ёслё. Баярлалаа. За тэгээд мэдээж яг одоо энэ цаг мөчид та бидний өөдөөс таны хамгийн дотны хүмүүс хараа зогсож байгаа хаа гэж бодож байна. Хайртай хань мөн инрэл сайхан ээж, эрхэм сайхан эгч дүү нар нь хүрэлцэн ирсэн байна. Эхлээд зүрх сэтгэлээс гарсан үгс бүхнийг өргөн барьж араас нь шагнал гардвал хайгуу гоё үйл ажиллагааг хоёлаа эхлүүлнэ. Төөрөг тавилангийн учирлаар төрснүүд болж төрнө гэдэг чинь хизээдэл ам нэгтэй, заяа нэгтэй хүмүүс байдаг юм шүү. Ээжийнхэн ингэрт эрхэлж өссөн алдраа жаахан охин эргэх хормоогийн чамаар 3 хүү дараалан төрүүлсэн. Одонгийн охиноо чөлгийдэн авсан онцгой зайхан хувь заяанд гэр гийгүүлэх гэргий химээх алдарт жаргаж яваа. Миний үрчин энэ орчлонгийн сайхан бүсгүй. Нэгэн ихэн хөвлөд бид бүрэлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож, нартад бисийн төших нандан сайхан учирлаар хорвоод мэндэлсэн юм аа. Зулаагаан гიშгэж, замбуу твийн орчлонд заяа төргөөр учирсан. Зовлон жаргалан алинд ч төшөөд авах төрснүүдтэй хүн гэдэг чинь хизээд баян байдаг юм шүү. Хөвгүүдэн төрүүлж өсгсөн охиноо ингэртэй насан орчлонгийн сайхан бүсгүй чамдаан одоо харин хүндэтгэлийн дээдийг өргөн барьж яг одоо алдар тэхийн 2 дугаар одонгийнх нь дэрэгдэн хүндэтгэлтэйгээр дархан мөрийн алдар гавьяаг хайртай хүмүүсээс нь өндөр хүндэтгэлтэйгээр гардуулж байгааг хүлээн авна уу. Баярлалаа.
Эрхэм хүндэт хавчаа хөхтэй алтан чимэг танд Монголын мянган ээжүүдийн бахархал болж төрийн гал гуламтыг бадраах эрчүүдийг төрүүлэн гэр бүлийнхээ удмын санд үнэт хувь нэмэр оруулсан тул дархан бэр цол өргөмжлөлийг олгов. Сайхан бүсгүйн чимэг дархан бэр сайн ээжүүдийн бахархал дархан бэрэ. Монголын гэр бүлийг алдаршуулах төв Монголын дархан бэрийн үндэсний холбоо Улаанбаатар хот 2026 Агамс бяцхан миний хөвгөө шууган тараад жахан дэгвэж ухаан сууж эрхэн болоод ойхон бүсгүй хайранд томоочноо галын дэл чандамдан асан ган тодорны гурван баган шиг Энэ цаг мөчтэй их баярлж байна. Би 7 хүүхэдтэй Бадамсангийн Ямсан гэж хүн байна. 7 хүүхдийн дундх охин Алтан Чимэг маань өнөөдөр эмэгтэйчүүд дахин солыг аваад ингээд ээжийнхэн зэрэг зогсоо. Ээжигээ байна үргэлжилж яваа ингээд сэтгэл маш их өндөр байна. Ингээд охиныхоо хайны жил болгон гэр бүлд нь ад жаргал сайхан бүхний өсөн өрөөё. За тэгээд энэ орой бүр маш гоё араасаа их торгон өчөд үргэлжилж явах шиг байна. Яг одоо таны төрж байгаа сэтгэлээсээ хаалцъя. Мэдээж бүсгүй хүн энэ хорвоод хүслийн гүйцэх хүүтэй орчлон гүйцэх гэж охинтой болдог жамтай. Тийм учраас таны минь хувьд бас хүүтэй охинтой хүмүүний амьдралыг жаргаж туулж байгаа бүсгүй заяагтан дээдлийн хүндэтгсэн учиртай шүү. Тэгээд тэнгэрт байдаг алтан гадас энгэрт нь гялалцсан энэ сайхан ээжээсээ энэ алдрыг хүртэн гэдэг бас хэн бүхэнд заяахгүй торгон мөч болоо гэж бодож байна. Тэгэхээр хамгийн хайртай хүмүүстэй одоо хоёлаа сэтгэлээсээ хуваалцъя тэхүү. За юуны түрүүнд эгчтэй болон ээж хань ижилтэй маш их баярлж байна. Маш их гинтний байлаа. Ордонд кино ирж хэдүүлээ очиж үзье. Монгол хувцастай очиж үзье гэхлээр айгүй ингээд гоёод явах га байжсан. Кино эрэг юм шиг нэ? Тэгсэн гинт ийм ингэж орж ирсэн бүр айгүй тулгамдаад бүр ингээд маш их сандарж байна. Гэхдээ энэ мөчөд энэ сайхан од медалыг гардуулж өгж байгаа хань ижил гэр бүлийнхэндээ маш их баярлж байна. Хайртай аав минь эсвэл хамгаас илүү баярлсан. Баярлалаа та бүхэнд. За тэгэхээр мэдээж аав ээжийг ингэрт тэрхэлж өссөн алдраа жаахан охин алдарт их болсон байна. Араас нь бас дархан бэр дэндүү гой хосгүй харагдаж байна. Таны бүсгүй заяаг дээдлэн хүндэтгсэн эрхэм ахан дүүст нь талархал илэрхийлдэг. Аавын өргөө цагаан гэрээс амраг ханыхаан өргөө хоймор заларсан ариун нандин сэтгэлээр алдар дичи болон үрсэн тэтгэн сууга ачлалтай танаа сайхан өргөө цагаан гэрт аз жаргалыг хүсээ дугаарaan жаргаая. Сайн сайхныг хүсье. Маш их баярлалаа. халиран туулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэл юм чиндээ дүүлэн нислээ чиглэлээ дүүгийнхээ хараас л холдсонгүй дээ дүүрэн амьдранда дүнсийг өдгий